юун тэс чадалгүй амтулж бэлтгэсэн суусаа асгаж дахианы гоёнаас таслан аваад ам руугаа хийв. Арьс нь шаржигнэж, махан зөөлөн, хазах төдийдл амттай шүүс ам дүүргэн. Өвгөний өгсөн зэрлэг дахиа үнэхээр тансаг ажээ. Хамгийн гол нь махыг залгахтай зэрэгцсэн бүлээн энерги биеэр нь тархаж, үгээр хэлэмгүй таатай мэдрэмж төрүүлнэ. Дээр нь нэмээд мянган жилийн настай архины үнэр маханд шингэж, баг зэрэг мансуурам сайхан үнэрийг түгэнэ. Энэ хоол зүгээр нэг гэдэс цатгах биш, харин биеийг эмчлэх шидтэй мэт санагдана. Дагнэгч та идэх үү? Юун овжин зангаа гаргаж, нөгөө гоёыг нь лин шин тунд сарвав. Энэ охиныг өвгөн ихэд хайрладаг тул түүнд сайн хандах нь буруутахгүй. Охин баг зэрэг эргэлдсэн ч тосгоо тавлаа. Жижигхэн хазахад л амтан түүнийг дайхшруулв. Багшийнх нь хийсэн нүүрсэн дахиатай харьцуулшгүй юм. Тэр талархснаа илэрхийлэн инээмсэглэв. Харин бүдүүн өвгөн тэсхээ байлаа. Тэр бод хоолны төлөө юугаач өгөхөөс боцсохгүй ховдог нэгэн. Шүлсээ залгин харж сууснаа аргаа бараад гараа сунгав. За байц, залуу хүү минь. Би олон газар явж олон хоол идсэн хүн. Чиний хоолыг амсаж үзээд дүгнж өгье. Алдаа байвал засч залруулнаа. Түүний бүдүүн гар удаан мэт харагдавч, юуныг болдохын завдалгүй дахианы талыг тастаад авчихв. Хоёр далавч, цээж мах тэр чихтэй алга боллоо. Муу шуналтай өвгөн. Юун дотроо харав. Өвгөн тостой гараараа махыг өмхөхгүй. Түүний нүд гэрэлтээд явчихв. Арх, мах хоёрын төгс зохицол. Тэр архинд дуртай, маханд дуртай. Гэтэл энэ хоёрыг нийлүүлж болно гэж хизээж сансангүй. Өвгөн нүд ирэмхийн зуур тал дахиаг идэж дуусгаад ясыг нь хүртэл мүлжчихв. Тэр сэтлэл хангалуун амаа арчаад ичих нүүргүй хэлв. Дажгүй шүү. Жаахан сайжруулвал миний шарсан дахианд дөхөж магадгүй юм. Юун үлдсэн маха өвгөн булаагаад авчихгүй гэхээс айж хурдхан шиг идэж эхэллээ. Махыг идэх тусам түүний биеийн хүч нэмэгдэж, ясанд нь энерги хоримтлэгдэж байв. Энэ дахиа жирийн амьтан биш, харин эртний удамт шуу бололтой. Хөөй залуу, чи хоол хийхдээ гайгүй юм байна. Бидэнтэй таарсан чинь хов өрөөд гэж бод. Өвгөн дахиад л бөгжөө ухаж эхлэв. Юун энэ үгийг 3 дахиад сонсож байна. Энэ удаад юу өгөх вэ? Чихэр үү? Мэ, үүгээр чихэр авчи дээрэ. Өвгөн 2 том алтан ямбуу гардаж ирэв. Тус бүр нь 50 лан хүрэх үйц хүнд алт. Юун алтыг хараад нүдэн сэргсэн ч удалгүй урам хугарав. Их зилүүд нутгийн ядуу буурай тосхонд алт үн сэнгүй. Харин ч хүүхэд алт барьж зах гарах нь үхэл дуудахтай адил. Би алт авахгүй. Юун 50 хэлв. Айн? Өвгөн гайхлаа. Тэгээд юу хүсэвэ? Юун өвгөн рүү цооширтээд удаан под хэлв. Би танаас ганцхан зүйлэл хүсэж байна. Хэлээд айл. Эрхмэ, та бол жирийн хүн биш. Таны энэ их эд баялаг, эрх мэдэл бүгд ганцхан зүйлээс ихтэй. Тэр бол хүч чадал. Энэ их зэлүүд нутагт хүчтэй хүн л хүндлэл хүдээдэг. Тиймээс миний хүсэж байгаа зүйл бол алт биш, харин хүч чадал. Юуны үг өвгөн охин хоёрыг гайхшруулв. 12 та хүүхэд ингэж ярина гэж хэн санах вүлээ? Тэр зүгээр нэг хүчтэй болохыг хүсээгүй, харин хүч чадлын мөн чанарыг ойлгож байлаа. Намайг багшаа болгохгүй юу? Өвгөний нүдэнд тоглоом шогдоомын шинж алгуулж, хүнд дарамт мэдрэгдэв. Юун амьсгаагаа төгссөн ч тайвнаар толгоос ихсрэв. Таныг багшаа болгох эсэх миний мэдэх хэрэг биш шүү дээ. Та хүсвэл олон авьяаслаг шавнараас шилж сонгож болно. Хүсэхгүй бол би сүгдэж гуугаад ч нэмэргүй. Өвгөн дахин гайхширв. Энэ хүүхэд шонхтой мөртлөө өөрийн хэмжээгээ мэддэг аж. Залуу хүү минь, би чамайг үнэлж байна. Чиний хоол хийх авьяас сонирхолтойч, шав сургах гэдэг өөр хэрэг. Шодуухан хэлэхэд чиний төрөлхийн өгөгдөл тааруухан тул би чамайг шавьяраа авах боломжгүй гэж өвгөн шодуухан хэлв. Би мэдэж байна. Юун тайвнаар хариулв. Ойлгодод сайн байна. Чи ухаантай хүүхэд. Магадгүй төрийн албаны шалгалт өгөөд жижиг төшмөл болвол амьдралаа залгуулчих нэз. Харин тулааны урдагт авьяас хамгийн чухал. Том гэр бүлүүд ч нөөцөө зөвхөн авьяастай хүүхдүүдтэй л зориулдаг юм. Юун өвгөний үгтэй санал нийлж байлаа. Хэрвээ түүнд нэл ягаан таст байгаагүй бол тэр хизээч тулаанч болж чадахгүй байсан. Гэхдээ түүнд нэл ягаан таст байгаа учраас л тэр бууж өгөхгүй байгаа хэрэг. Би танаар багшлуулахгүй. Харин танаас ганцхан зүйл л хүсмээр байна. Догшин араатны мах, эсвэл сүрлийн араатны яс, аль нь ч болно. Өвгөн инээд алдав. Чээж таварч байна.
Хэдхэн дахиад шарж өгчхөөд ясан үрэл нэхэх гээ юу? Чи яг тулаанч болох гээд байгаа юм уу? Чамд багш байхгүй, гарын авлага байхгүй, бясалгалын арга байхгүй. Зүгээр л таамгаар яваад нэл ягаан цусны төвшөнд хүрнэ гэж бодоо юу? Юун үгний асуулт бүрийг тогтоож явлаа. Гарын авлага, техник, бясалгалын арга, эдгээрийг ирээдүйд олох хэрэгтэй юм байна. Надад техник бий. Би логийн шүрмэс, барын ясны нударгыг сурсан гэж юун хэлв. Айн тэр чинь тайшин гүрний дээд зэрэглэлийн техник шүү дээ. Чамд хэн зааж өгсөн юм? Өвгөн гайхлаа. Би овгийн дасгалжуулагчаас нууцаар сурсан юм. Нууцаар сурсан. Өвгөн толгоос ихсрэв. Ийм хөдөө газар олигтой багш байхгүй л байх. Тэр багш нь өөрөө дутуу сурсан байж таарна. Дээр нь чи нууцаар сурсан гэхээр бүр л хэцүү дээ. Чи шүрмэс сунгах, яс бэхжүүлэх гэдгийг мэдэх үү гэж өвгөн шалгав. Мэднэ. Би бар зэрэг гадарлана гэж юун итгэлтэй хариулав. Тэр судас нээх төвшөнд хүрсэн. Би энэ луу мэт лухшиж байгаа шүү дээ. Баг зэрэг гадарлана гинэ. Өвгөн юуныг басамжлан инэв. Тэгснэ гэнэт нэг санаа олсон бололтой. Нүдэн сэргээд ирлээ. Шин том. Чи луугийн шүрмэс, барын ясны нударгыг хэд хоног харсан байхаа. Энэ хүүтэнийг тулалдаад үзтээ. Өвгөн шавдаад үшав. Гэхдээ болгоомжтой. Түүнийг гимтээвэ. Хүчээ аянгат дууны төвшөнд бариарай. Өвгөн юунд жинхэнэ тулааны урлаг гэж юу болохыг яс маханд нь тултал ойлгуулахар шийджээ. Бүдүүн өвгөний нүд жигтэй гялалзна. Тэр энэ хөдөөний хүүхдэд жинхэнэ луугийн шүрмэс, барын ясны нудраг ямар байдгийг харуулахар шийджээ. Цагаан хувцастай охин чулуун дээрээс бүгдийг сонсож суув. Багш нь 17-т түүнийг 12-т хүүхэдтэй тулалдуулах гээд байгааг сонсоод итгэж ядна. Тэр хэдий төрөлхийн хүүтэн судалтайч гэсэн гоц авьяастай. Төвшин нь юунээс хавилв. Хүчээ аянгат дууны төвшөнд барьсан ч гэсэн энэ бол томчууд хүүхдийг дээрлэхэж байгаатай ялгаагүй хэрэг. Багш нь юунийг сургах нэрийдлэр гайхуулах гэж байгааг тэр мэдэж байлаа. Гэхдээ багшийнх нь яриа арай л хэтэрч байв. 10 хоног харсан. Нэг их хичээгээгүй гин шүү. Лин шин тун тэсэлгүй шолоохон хэлв. Багшаа, бид тай шин гүрэнд ирээд хагас жил болж байна. Би үндсэн бясалгалаасаа гадна луугийн шүрмэс, барын ясны нударгыг ч бас нухацтай судалсан шүү дээ. Та яаж 10 хоног гэж хэлж чадаж байна? Өвгөн ичсэндээ ханиалгаж булзаар болов. Тийм үү. Хагас жил болчихсон юм уу? Хөгшрөөд мартчихаж. Юун нүдэ эргэлдүүллээ. Ийм ой санамжтай хүн яаж идэхэ мартчихдаг вэ? Өвгөн сэдвээ хурдан өөрчлөв. За, гол юмд оръё. Хэрвээ чи шинтүүний эсрэг 3 амьсгаа тэсч чадвал би чамд хүссэн эмийг чинь үгүй. Тэр юуныг 3 амьсгаач тэсэхгүй гэдэгт итгэлтэй байлаа. Би бэхжилт сайн байлаа гэд туршлага техникийг нөхөж чадахгүй. За тэгвэл дагнигчээс суралцъя. Юун гүнзгий амьсгаа ав. Тэр айхын оронд харин ч давталж байлаа. Лин шинтүүн чулуун дээрээс хөнгөн бууж ирэв. Яг л эрвээхээ газардах мэт чимээгүй. Намайг Лин шинтүүн гэдэг. Намайг юун гэдэг. Тэд бие биенээсээ 30 метрийн зайд зогслоо. Хажууханд нь хүрхрээ нүргэлж, салхи эсгэрнэ. Энэ бол юуны анхны жинхэнэ дулаан. Би хүчээ аянгат дууны төвшөнд барина. Чи эхэл гэж Лин шинтүүн хэлв. Эмэгтэй хүн эхэлдэг шүү дээ. Та эхэл. Юун ухарлаа. Тэр айсандаа биш, харин тулааны эхлэлийг мэдэхгүй тул эхлээд харахыг хүсжээ. За тэгвэл харж байгаарай. Лин шинтүүн гинт хөдлөв. Шүү. Тэр яг л цагаан гэрэл мэт харваж, юуны цээж рүү азгадлаа. Түүний биеэс гарах чимээ аянга мэт биш, харин болжмор жиргэх мэт уянгалаг сонсогдно. Энэ бол түүний яс бэхжүүлэх төвшний чимээ. Юуны хүүхэн хараа ах шүү. Хитрхи хурдан байна. 30 метрийн зайг нүд ирмхийн зурт туулчихлаа. Түүний нарийнхан хуруунууд яг л илд мэт харагдана. Гэтэл тэр мөчид юуны толгой ер бусын тайган болж орчин тойрон удаа ширх шиг болов. Түүний нээгдсэн сувгууд тархины ажиллагааг хэд дахин хурдсгажээ. Юун луу 9 тэнгэрт техникийг санаж дээш үсрлээ. Тэр яг л хүрхрээ өксөх луу мэт хөөрөв. Кач! Түүний зогсож байсан хар төмөрлөг чулуу Лин шинтүүний азган дөртөн бот үсрэв. Юун цочирдов. Тэр чулуу төмөр шиг хатуу шүү дээ. Өвгөн гайхлаа. Муугүй хариу үйлдэл байна. Гэхдээ агаарт байхад зайлах газар байхгүй дээ. Нэг амьсгаа өнгөрлөө.
Үлдсэн хоёртон дуусганда өндөр дуулын салхи эсгэрч хүрхрээний усны дусал юуны нүүрэн дээр хүй төргүүлнэ. Би өндөр төсөрч эхлэе гэж юу? Юу нь өөрийнхөө өсрэлтийг гайхаж амж юу? Түүнд тулааны туршлага байхгүй ч би бэхжилт төгс болсны дараах хүчээ туршиж үзэх боломж одоо л гарч байна. Лин шин түн хөлийн үзүүрээр газар хөнгөхөн тэрээд яг л хараа цамит дээш хөрөн юуныг таслаа. Агаар дээр юуны зүрхэн дэх нил ягаан таслахшин цохилж сэрүү татсан энергийг бүх биеэр нь дарав. Түг 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 түг. Түүний нүдэнд бүх зүйл удааширч уулын салхиж өрсөлдөгчийнх нь хөллөгөөнийг шивнэх мэт боллоо. Тэр татарцлын хүчийг ашиглан доош шумбав. Түүний бие дэлбэрэхэд бэлэн гартуул мэт энергиэр бялхаж байлаа. Гэр. Түүний амнаас хүн биш, харин уулын догшин бар архирах мэт чимээ гарав. Энэ бол уулнаас буух догшин бар. Тэр гараа саруу мэт болгон Лин шин түүний жижигхэн алгартай тулж ирлээ. Хөөе шава, түүнийг битгий тахир дутуу болгочоорой. Эмчилгээний мөнгө нэхэн шүү гэж бүдүүн өвгөн хаширхан сонсогдно. Пүн агаар дээр хоёр хүч мөргөлдөж хийн давлгаа үсв. Лин шин түн яг л салхинд хийссэн хамхуул мэт хойш шидэглээ. Гэхдээ тэр мөчөд түүний гарт нэгэн хачин дулаан энерги юунээс дамжин орж ирэхийг мэдрэв. Тэр дулаан урсгал түүний гимтэлтэй судсууд руу чимээг өхөн шингэчихв. Энэ юу вэ гэж бодох зур юун аль хэдийн хүрхрээний ус руу орчихсон нойтон хадан дээр тогтож амжсан байлаа. Тэр хүрхрээний усны хүчийг ашиглан дахин үсрэхэд бэлдэж байв. Айн Лин шин түн өвгөн хоёр зэрэг гайхав. Түүний цохилтыг даагаад зогсохгүй хариу довтлогоонд шилжих тэнхээтэй байна гэж юу? Нүргэн юуны биеэс яг л тэнгэрийн дуу мэт чимээ гарав. Энэ бол 9 тэнгэрт нүргэлэх аянга. Тэр нурууга ном мэт татаж баруун гараа сум мэт болгон хүрхрээн дундаас харуулаа. Энэ цохилт судас нээх төвшөнд гаргаж болох хамгийн дээд хүч байв. Лин шин түн цочирдов. Энэ хүүхдээс ийм хүч гарна гэж юу? Тэр зайлж амжихгүйгээ ойлгоод арга буюу лоогийн ширмэс барын ясны нудрага болж өөрийн үндсэн техник болох хувилгаан охины зүрхний судрыг ашиглалаа. Түүний гар яг л дэлбэлж буй бадам жанхва цэцэг мэт зөөлөн хөдөлж юуны хатуу цохилтыг тосов. Хатуу ба зөөлөн хүч мөргөлдлөө. Бүм! Агаар чичирхийлэн дэлбэрч Лин шин түн уран асхам хойш охров. Харин юун хэдэн 10 метр шидэгдэж хадан дээр унлаа. Тас! Түүний хувцас урагдаж, цээж нь хөндүүрлэн, нүд нь эрээлжилнэ. Үнэхээр хүчтэй юм. Юун дотроо бишрэв. Тэр бүх хүчээ шавхсан байхад охин зүгээр л 3 алхам ухарлаа шүү дээ. Гэтэл Лин шин түн түүн рүү гайхширсан харцаар ширтэж байснаа намуухан дуугаар хэлв. Энэ планд би ядардлаа. Юун арай хэн босч урагдсан хувцсаа янзланга дашуунаар энэмсэлв. Дагнэгчээ, та надаар битгий тавлал да. Би ядагдсан тодорхой шүү дээ. Би хамаг хүчээ шавхсан байхад та эцсийн мөчөд л хөдөлсөн мөртлөө намайг ингэж шидчихлээ. Юун чин сэтгэлээсээ ядагдлаа хүлээн зөвшөөрч байв. Гэтэл Лин шин түн толгоос ихсэрлээ. Миний төвшин чамаас хав илүү тул хүчээ дарах нь шудраг ус хэрэг. Би уг нь лоогийн шүрмэс барын ясны нудрагаар тулалдна гэж амласан ч эцсийн мөчөд чиний дайралтанд шахагдаад хувилгаан охины зүрхний судрыг ашиглахад хүрлээ. Амлалтаа дурдсан тул би ядагдсан. Тэр яагаад гинт сандарч өөр техник ашигласнаа тайлбарласангүй. Эхний мөргөлдөөний үед юунээс орж ирсэн тэр хачин энерги түүнийг самууруулсан байх. Юун гайхав. Ийм бардам өндөр дээд гаралтай охин хөдөөний хүүхдэд ядагдсанаа ингэж амархан хүлээн зөвшөөрнө гэж юу? Тэр өвгөн рүү харвал өвгөн сахлаа зулгаах шахам ууртай зогсож байлаа. Юуга харав гэж өвгөн уцаарлав. Тэр үнэхээр шоконд оржээ. Энэ хүүхэд хулгаагаар сурсан мөртлөө техникийн мөн чанарыг нь ингэдлээ гүнзгий ойлгосон байна гэж сансангүй. Уран амьсгаа тэсэх нь бүхэл бүр шавийг нь өөр техник ашиглахад хүргэлээ шүү дээ. Өвгөн дотроо дүгнэв. Энэ хүүхдийн ойлгоц үнэхээр гоц юм. Нэл ягаан таст зүрхэнд нь байгаа тул оюун санаанч бас хөвгцсэх хэрэг. Юун өвгний ууртай царайг хараад инээдээ арай хэн барьж байв. Энийг ав. Лин шин түн бугуувч айлээд юун руу нэгэн ном шидлээ. Ном нь хөөхөр хавтастай, артан утсаар үдсэн маш чанартай цаастай байв. Хавтсан дээр нь лоогийн шүрмэс, барын ясны нудраг гэсэн 5 үсгийг уран гоёор бичжээ. Энэ бол техникийн бүрэн их.
Ий юу нь баярлсандаа үхэх шахав. Тэр өмнө нь дасгалжуулагчаас хулгаагаар сурахдаа 9 хөр хөдөлгөөнд сурсан. Үлдсэнийг нь мэдэхгүй байсан юм. Номыг нээж үзүүл зураг тайлбартай байхын зэрэгцээ. Хажуу талд нь өөр өнгийн бихээр жижигхэн нямбай бичсэн тэмдэглэлүүд байлаа. Энэ нь эмэгтэй хүний бичиг байв. Энэ Лин Шинтүний өөрийнх нь тэмдэглэл. Түүний харс жилийн турш судалж ойлгосон бүх нууц энд байна. Дагнэгч, энэ дэндүү үнэтэй бэлэг байна. Би авч чадахгүй. Зүгээрээ би тэмдэглэлээ цээжилчихсэн. Энэ ном надад хэрэггүй. Харин чамд их хэрэг болно гэж охин зүтгэв. Ий юун татгалзаж чадсангүй. Номыг авлаа. Авахыг хүсч байж бас жүжиглэх юм а гэж өвгөн хажуугаас нүглэв. За яах вэ? Чи өөрийгөө батлан харууллаа. Би амлсандаа хүрнэ гэд өвгөн бөгжнөөсөө нэг зүйл гаргаж ирэв. Тэр нь ясан үрж биш, бас эм биш байлаа. Харин баг зэрэг түлэгдсэн хар толгой байв. Өвгөний гардаж ирсэн зүйлийг хараад ий юуны хүүхэн хараахшив. Энэ бол улаан хайрсаар бүрхэгдсэн хөө тортог болсон толгой байв. Уран хурц эвэртэй, урт соёотой, хоёр сахалтай энэ амьтны толгой аимшигтай гэхээсээ илүү сүл жавхлантай харагдана. Хэдий үхсэн ч ногоо нүднээс нь хүүтэн мэдрэмж төрүүлэм алуурчин аран шин мэдрэгдсээр байлаа. Энэ чинь ий юу нэ тэр нүднээс зөвхөн алах хүсэл биш, бас нэгэн гомдол, харуусал, эсэргүүцлийг мэдрэв. Энийг улаан хайрс тараатан гэдэг юм. Лин Шинтүн намуухан хэллээ. Түүний хоолой яг л цагаан тарах шиг зөөлөн сонсогдов. Энэ бол сүрлийн араатан. Гэхдээ хамгийн сул дорой. Тэдний зарим нь эд залуу насндаа гинт өөрийгөө шатааж өгдөг хачин зуршилтай. Амиа хорлдог гэж юу? Ий юу нь гайхав. Домогт өгүүлснээр тэдэнд галт кирийний цус байдаг гэлцдэг. Хэрвээ цусаа шатааж чадвал жинхэнэ галт кирийн болж хувирна гэж тэд итгэдэг юм. Гэвч олон үе удирч тэр цус нь бараг байхгүй болсон. Ихэнх улаан хайрс тараатан үүн тэгэ эвлэрч хэдэн зуун жил тайван амьдраад өгдөг. Гэтэл цөөн хэдэн ингэж амьдрахыг хүсдэггүй. Тэд гал залгиж, биедээ их хэмжээний энерги хоригдлуулсаар эцэст нь дэлбэрч өөрийгөө шатаадаг. Тэд галт гэрийн болж чадахгүй гэдгээ мэддэгч, эвэр жирийн амьдрахаас татгалзаж, хов тавилангаас хөрөхийн тулд үхлийг сонгодог юм. Лин Шинтүний хоолой гонигтай сансардна. Тэр энэ араатнаас өөрийгөө харж байлаа. Төрөлхийн хүйтэн судал гэх хараалыг эвдэх гэж хичээж буй түүний ховь заяач бас гал руу нисэх ирвэхэ шиг. Ий юун чимээгүй болов. Эгэл жирийн байхыг үл хүсэх. Энэ үг түүний зүрхэнд хүчтэй тусав. Тэр ч бас сул дорой нэгэн байхыг хүсэхгүй. Багш, та намайг зоригжуулах гэж үнийг өгч байна уу? Эсвэл өөрийнхөө хэмжээг мэдгэж сануулж байна уу? гэж ий юун асуув. Өвгөн муухай хараад өглөв. Чи хэтэрхий их юм бодох юм. Би зүгээр л чамааг чадалдаа тааруулж амьдр гэж сануулж байна. Хүчгүй байж их зэлүүд нутагт таниул энэ араатан шиг л болно. Ойлголоо. Өвгөн толгой дохиод үргэлж төлөв. За яах вэ? Энэ толгойг чамд өгье. Энэ араатан өөрийгөө шатааж өгсөн тул биед нь гал энерги дүүрэн байгаа. Энэ энерги 10 жилийн турш аажмаар ядгарна. Чи үүнийг хадгалаад энергийг нь өөрийн чадлаар баг багаар шингээж яваарай. Ий юунд яс чанах чадвар байхгүй тул ингэж ашиглах нь хамгийн зөв гэж өвгөн тооцжээ. Бас чамаа гэрээдүүд хол явна гэж таамаглаж байна. Тиймээс би чамд нэг хамгаалалтын сахиус бичиж өгье. Чиний төвшин ци өдөрдох шатны оргилд хүрэх үед энэ сахиус этөвчж нэг удаа амийг чинь аварна. Хэрвээ хэрэглэхгүй бол дараа надтай уулзахдаа таних тэмдэг болгоорой. Өвгөн гинт ий юуны сэжиглэнгүй харцыг анзаарав. Айн, чи яагаад намайг ингэж хараад байна? Ий юун энэ харамч өвгөн гинт ийм өгөөмөр зан гаргасанд итгэж ядаж байлаа. Бүдүүм өвгөм энгэрээсээ шарлаж гантсан, урагдах шахсан муу цаас гардаж ирэв. Ий юунд энэ нь яг л хөдөөний жорлонгийн цаас шиг харагдлаа. Лин Шинтүний бэлгэлсэн алтан утастай номтой харьцуулахад газар тэнгэр шиг ялгаатай. Ий юуны сэжиглэнгүй харцыг тоолгүй, өвгөн хурууга шүлсдээд цаасан дээр юм сараачиж эхлэв. Заамаа. Энийг сайн хадгалаарай. Үн цэнтэй эд шүү гэж өвгөн багтлалтай хэлээд цаасаа сарвав. Ий юун цаасыг авахдаа нүүрэн татханах шахав. Шүлсээр зурсан зураас нь хатаж амжаагүй байлаа. Энэ үнэхээр аминд орох шидийн сахиус мөн гэж юу? Арай араатанд хөөгдөх үедээ гаргаад иртэл араатан нь "Оо, наад цаасаараа бөгсөө арч" гэд өнгөрөх юм биш биз? За одоо амлснараа нөгөө дахиага хийжэл. Өвгөн яаруулв. Тэр бөгжнөөсөө бүхэл бүтэн гал тавааг тэр чигт нь гаргаж ирлээ. Тогоо, шанаг,
сав суулга гээд дутах юм алга. Юун санаа алдаад хоол хийхээсээ өмнө нэг чухал зүйл асуухаар шийдэв. Эрхэмээ, би танаас их зүйл авлаа. Ядаж нэрийг тань мэдэж болох. Нэрүү. Намайг нэрээр минь дуудаагүй их уджээ. Өвгөн хэсэг бодод хийлснээ дахин нэг зүүд гаргаж ирэв. Энэ удаад жижигхэн тамга байлаа. Пад. Тэр сахиусан дээрээ тамгаа дарахад улаан өнгийн Сүүжие гэсэн хоёр үсэг тодрон гарав. Сүүжие юун гайхав. Жие гэдэг нь гай гамшиг, зовлон гэсэн утгатай. Хэн хүүхэдтэй нэр өгдөг вэ? Таны ачийг хизээч мартахгүй. Юун дахиад хийж өгөө зогсохгүй. Архиар хоол хийх хэд хэдэн жорыг цаасан дээр бичиж үлдээв. Энэ бол түүний барьж чадах цорын ганц бэлэг байлаа. Сүү өвгөн явхдаа юунд баггүй хүнс үлдээв. Ингээд нар жаргах үед тэд сарцгаалаа. Уулын замд Лин Шинтүн багшаас асуув. Багш, та түүнд их итгэл хүлээлгэж байгаа бол тэ? Үгүй ээ. Зүгээр түүнийг үнэлсэн хэрэг. Түүний оюун ухаан гайхалтайч бие махбодын сул талыг нөхөхөд дэндүү их нөөц шаардна. Тэр амжилтанд хүрэх хэцүү дээ гэж Сүүжие тодгоос эксрэв. Магадгүй гайхамшиг тохиолдох ч юм билүү. Охин санаа алдав. Энэ үг юунд гэхээсээ илүү өөрт нь заруулагдсан мэт сонсогдно. Тэд цааш алгасаар. Гэтэл Лин Шинтүн гинт зогшилт хийв. Багш, би танд нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Юу тэр вэ? Түүнтэй тулалдах үед миний хатсан судас руу энерги урсах шиг мэдрэмж төрсөн. Сүүжие цачирдан зогсов. Юу гинэ? Тэр сахлаа зулгаан бодол давтлаа. Төрөлхийн хүүтэн судал бол битүү, үхмэл зүйл. Гэтэл энерги урссан гинэ. Энэ зүгээр нэг хий хоосон мэдрэмж байсан ч гэсэн шалгаж үзэхэд илүүдэхгүй. Бид эхлээд та овог руу очиж алтан луу армийн удирдагч Жан тантай уулзна. Түүнээс Нил ягаан үлсийн тухай мэдээлэл авсны дараа дахиад ярилцъя гэж Сүүжие шийдэмгий хэлв. Тэр юуныг дахин судлахаар төлөвлөж байлаа. Нар дөнгөж жаргаж бүрэмхий болох үеэр Жиан Шарогийн гэрийг хэсэг хүүхдүүд авгаачуд бүсэлжээ. 7-8-таагаас эхлээд юуны үеийн хүүхдүүд хүртэл гартаа үхрийн баас барьж гэрийнх нь хан хаалга руу шидэлнэ. Па. Өмхий үнэртэй баас хаа сайгүй наалдаж гэр орныг нь бозрлож байв. Тэдний ард хар нөмрөхтэй, шулмус шиг төрөхтэй эмгэн галзуу юм шиг үсчиж тарин уншина. Өвчин зовлон, чөтгөр шулам холуур өнгөрөг. Үнгэн сүнс зайлаг. Тэр шүдгүй амаа ангайлгана. Яг л дур тавьж байгаа мэт хачин дуу аваа гаргах бүрд хүүхдүүд улам заригжиж баасаа шиднэ. Энэ их баасыг тэд овгийн үхрийн фермээс тусгайлан авчирчээ. Юуны 7 сүүнээс цус гарсан тухай мэдээ аль хэдийн тархсан байлаа. Өд дундын үед овгийн удирдлагаас юун аимшигт тахал тусч өгсөн гэх цуурхал тарааснаар бүх зүйл эхэлжээ. Тахал энэ бол их зэлүүд нутгийн хамгийн аимшигт үг. Тахал гарвал зүхтах газар байхгүй. Зөвхөн үххэл үлдэнэ. Тиймээс хүмүүс айдсаа дарахын тулд бөө удган залж үхрийн баас нохойн цусаар муу ёрыг зайлуулдаг заншилтай. Нохойн цус ховор тул тэд үхрийн баас ашиглаж байгаа нь. Цонхруун шидээрэ гэж нэг хүүхэд хаширв. Па! Баас цонхны нэмгэн цаасыг цоолно гэр дотор өнө. Жиан Шаро орон дээр сүнсгүй хүн шиг суун. Тэр дүүгийнхээ тухай мэдээг сонссон ч итгэж чадахгүй байлаа. Юун хавцал руу өсөрч үхсэн гинэ. Тэр хүчрэхэг болж байсан шүү дээ. Яаж үхэх вүлээ? Гэвч юун адаг болсон нь үнэн. Магадгүй тэр үнэхээр тахал тусаад ихчигээ халдварлуулахгүй тулд амиа хорлсон болов. Па! Дахин нэг баас орж ирж хоолны ширээн дээрх аярыг хагалав. Шаро хөдөлсөнгүй. Гадны эмэгтэйчүүд хашгиралдана. Энэ муу ёртой эмэг шатаа үл таарна. Том толгоотын аав түүнийг чөтгөр шүглсэн байхыг харсан гинлээ. Тэр муу гуйдагчин яаж гинт хүчтэй болсон гэж бодож байна. Чөтгөр шүглсэн бодхоор л тэр. Одоо чөтгөр нь гараад явчихаар үхэж байгаа юм. Энэ эмэгтэй бол Лиан Цуйхва буюу Цуйхва авга. Тэр бол Лиан овгийн уугууд иргэн тул өөрийгөө дээгүүр тавьдаг нэхэн. Үнэндээ түүнийг Лиан Чен Ю турхарч цуурхал тараалгаж байгаа хэрэг. Ингэж байж л юуны гентийн хүч чадлыг чөтгөр шүглсэн гэж тайлбарлаж өөрийн нэр хүндийг хамгаалж үлдэх юм. Цуйхва авгын зөв. Манай 2 дугаар өндөгнөөс тэр муу шавар хүү илүү байна гэж юу байх вэ гэж бусад авгаачууд дэмжинэ. Гэр дотор Шаро энэ бүхнийг сонсоогүй мэт суусаар. Юун чи хаана байна? Яагаад ирэхгүй байна?
Тэр итгэл найдвараа алдахгүй хичээж байв. Лиан авгийн ахлагчийн өргөнд Жао Тэжүү баяртай нь аргагүй гүйж орж ирэв. Лиан залуу эзэнтэй таны төлөвлөгөө ёсоор И юуны гэрийг баасаар бүрчихлээ. Лиан Чэнью тайвнаар толгой дөхөд тушаав. Сайн байна. Одоо явж болно. Жиан Шарогийн гэрийг байнд ажиглаж байгаарай. Жао Тэжүү гарсны дараа шар нөмрөхтэй өвгөн өрөөнд орж ирлээ. Энэ бол Лиан авгийн ахлагч. Чэнью, чи энэ ажлыг үнэхээр гаргууд хийлээ. Би хөгшөвчтэй гэж өвгөн магтав. Тэр анхандаа яс чанах ажилд санаа зовж байсан юм. Хүмүүс өхөж эхэлбэл бослог гарч мэднэ. Хэдий цус уусгагч юм ашиглан төр зур аргалж байгаач удахгүй тэд үхнэ. Гэтэл Лиан Чэнью бүх бурууг үхсэн И юун руу чихэж чадлаа. И юун тахал тусч чөтгөр шүглсэн гэх суурхал тарааснаар удахгүй өөхөх ажилчид бүгд И юунээс халдвар агсан гэж итгэх болно. Ингэснээр хүмүүс И юуныг үзен ядаж Лиан Чэньюг бурхан мэд шүтэх болно. Нэг сумаар хоёр туулай. Энэ зүгээр л бяцхан залшүүтэй өвөө. Лиан Чэнью ихэмсгэр хэлээд цайгаав. Тэр яг л язгууртан шиг бие авч явна. Ирээдүйд том хотод амьдрахад ийм байх хэрэгтэй гэж тэр үздэг. Гэхдээ И юуны үхтлийг нүдэрээ үзээгүй нь жаахан харамсалтай юм гэж тэр бодлого ширв. Чи хэтэрхий болгоомжлох юм. Тэр өндрөө сунаад дээр нь үхлийн хортой байхад амьд гарна гэж юу? Тэр аль хэдийн загасны хоод болсон биз гэж өвгөн инэв. Лиан Чэнью ч санал нийлв. Тийм дээ. Тэр дөнгөжж бэлтгэл хийж эхэлсэн хүүхэд амьд гарах боломжгүй. Тэр цайгаа тавиад инээмсэлгэв. И юун үхсэн ч эгч нь амьд үлдэнэ. Гэр оронгүй олны үзэн ядалт донд үлдсэн түүнийг хэн хамгаалах вэ? Мэдээж Лиан Чэнью л аврах болно. Тэгэхэр тэр охин түүнийг бурхан мэд шүтэж дуулууртай дагах болно. Түүний дотор бузар бодол эргэлдэнэ. И юун, чи намайг доромжилсныхоо төлөөсийг амиараа түлсэн. Одоо би эгчийг чинь халамжлах болно. Тэр миний татвар юм болж жаргах. Гада харанхуй болсон ч зоригт баатрууд бол хүүхдүүд ажлаа дуусгаагүй л байлаа. Жиан Шарогийн гэрийн хаалга хан тэр чихтэй баасанд дарагджээ. Сайн байна. Цөөхөө авгаа тэднийг магтав. Маргааш манай дэрж чихэр аваарай. Чихэр бидэг үг хүүхдүүдийн нүдийг сэргээв. Бид маргааш дахиад ирж шидэх үү? Тэвэлгүй яах вэ? Та нар муу ёрыг зайдуулж тосгоно авралаа шүү дээ. Бид баатрууд гэж хүүхдүүд бахархалтайгаар хашгиралдана. Гэтэл энэ бүхнийг өвсөн дундаас нэгэн хоснууд ажиглаж байлаа. Энэ бол И юун. Тэр хүмүүсийн ярианаас бүх зүйлийг ойлгож Лиан Чэньюгийн хором санааг гадарлалаа. И юун гараа чанга атгахад нүдэнд нь хөнөөх хүсэл гялсхийв.